цаг согтууруулах төрлийн ундаа хэрэгэлсэн үедээ нөхрийнхөө аминд хүрсэн 2 ч гэмт хэрэг өчигдөр бүртгэгдсэн байна. Тодорхойлбол Сонгон найрхан дүүргийн 38 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд нөхрийнхөө аминд хүрсэн гэмт хэргүүд бүртгэгдсэн ба тухайн гэмт хэргүүд согтуугаар үлдэгдэжээ. За цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2023 оны 1-р сарын 1-ний өдрийн 18 цаг 44 минутанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны өнтөг дэвсгэрт хотголоосон хүн цус алдаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. За дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлцээс шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай эрэгтэй Б гэгчиг түүний эхнэр гих 46 настай эмэгтэй Т гэгчин согтуурсан үедээ Сэжин тус газарт нэг удаа хотголж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг мөн 1-р сарын 1-ний өдрийн өглөөний 07 цаг 49 минутанд Сонгон найрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт хотголоосон хүн ухаангүй байдалтай байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. За дуудлага мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлцээс шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай эрэгтэй Э гэгчиг түүний эхнэр гих 31 настай эмэгтэй Х гэгчин согтуурсан үедээ амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлээд зохион байгуулалт ажиллаж байна. Ер нь согтуугаар үлддэг гэмтрийг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд ахуй хүрээнд болон архитан согтуурахгүй байх нь чухал. За согтуурлуундаа хэрэгэлснээс хоорондоо маргалдах, үйл ялах зүйлээс маргалдж муудснаар цааш гэмтрийг зөрчил үлддэг юм шалтгаан нөхцөл бас болдгийг дурдах нь зүйтэй. Ийм болохоор цагдаагийн байгууллагаас ямар нэгэн гэмтрийг зөрчил урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдтэй хариуцлага сурвалгуундаа хэрэглэхдээ хэтрүүлэн хэрэглэхгүй байх талаар бол зөвлөгөө мэдээлэл бол тогтвол хүргэн ажиллаж байна. Хуульд заасан шийтгэлийг бол шүүхийн байгууллагаас онооно гэсэн. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. За энэ цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа хэсгээр прокурорын байгууллага хяналт тавин ажилладаг. За мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж дууссаны дараа гэмбрүүтэй гэж үзвэл прокурорын байгууллагаас яллах төгөлдүүлдэн шүүхэд шийдвэснээр шүүхээс хэргийг гэмбрүүгийн асуудлыг хэлж тогтоодог байгаа. Тийм учраас үндсэн хууль зааснаар шүүхээс хэн нэгний гэмбрүүтэй тогтоогоогүй учраас хэн нэгний гэмтрийг үлдсэн гэмбрүүтэй тооцохгүй гэсэн хуулийн заалт бол үйлчлдэг. Тиймээс ямар нэгэн байдлаар гэмтрийг зөрчсөн үйлдсэн байж болзгүй гэдгийг шалгаж шийдэх ажиллагаа явсны дараа гэмбрүүтэй асуудлыг шүүх эцлэн шийдвэрлэх гэдгийг бас иргэдтэй ойлгуулах нь зүйтэй байна.